Зэн байцгаана уу. За тэгээд өнөөдөр та бүхэнд утсан дээрийг хэрхэн Google Play Store-ыг татах талаар ерөнхийдөө зөвлөгөө өгнө. За тэгээд миний утаслагаараа Note 2 гэх утас байгаа. Утасныхаа нэр болон юмнуудыг ерөнхийдөө танилцуулчих. За application manager руу ороод утасныхаа багтаамжийг харах боломжтой. Минийх нэг 23 багтаамжтай. SD card нь болохоор 32 багтаамжтай байгаа. За тэгээд утасныхаа ерөнхий мэдээллийг үзэхийн тулд about device энд орж үзнэ. Вирус нь бол нэг 2-тай. За ерөнхийдөө яг яаж Play Store Google Play Store татах вэ гэхээр нэгт тань хоолой байх хэрэгтэй. Энэ хоолой энэ байх хэрэгтэй. Тэгэд энийг хаанаас татах вэ гэхээр та browser-ээс ерөнхийдөө хоолой downloads гэхаар гараад ирнэ. За тэгэд эхлээд та Google Play Store бүр зогсоох хэрэгтэй. За би энэ дээр Google Play Store-ыг дараад app-ийн полон оруулаад за энэ clear data, clear cache гэх хоёр байгаа. За энэ хоёрыг ингэж оклоод stop. За тэгээд таны одоо Play Store ерөөдөө шинээр орж ирнэ гэсэн үг. Gmail хийхээр яг яаж ордог яг тэр шиг орж ирнэ гэсэн. За одоо бүгд хоолой руу орно. Хоолой гэдэг нь юу вэ гэхээр таны IP аягийг өөрчилж өгнө. Жишээ нь та Монголоос одоо холбогдож байна гэж одоо Play Store дээр мэдээлэл өгдөг бол хоолойг ашигласан би Америкаас холбогдож байна гэдэг. Жишээ нь би Америкаас холбогдож байгаа бол Google Play Store-ыг ашиглах эрхтэй байдаг. Тийм болохоор бид нар Америкийн IP-гаар нь орно. Ерөөдөө бусад орны IP-гаар болно. Монголын IP-гаар орох юм бол арай Google Play Store бол орж ирдэг. За билээ. За энэ дээр нь чиглаад өгнө. Би авдарч. За хэсэг хугацааны дараа уншиж байгаа л орж ирнэ дээ. Тэр болтон та нар жоохон хүлээх хэрэгтэй. За нэг ийм алдаа гардаг. Тэр нь ямар алдаа вэ гэхээр одоо Google Play Store маань одоо ингэж ороод ирж байгаа хэрнээ одоо та саний шиг хоолойг уншуулад Google Play Store руу ороход одоо буцаад хэвийн байдалтай байх жишээтэй. Тэнгуул та дахиад Google Play Store зөвхөн Play Store-оо дахиад app-ийн руу оруулаад дахин clear хийгээд тэгээ дахиад хоолой руу хандаад үз. Тэгэхээр ороод ирэх. Ерөнхийдөө 1-2 удаа хандахад бол ороод ирэх магадлал өндөр байдаг. За та нар тэгээд энэчээс хүссэн тоглоомд татах боломжтой. За ерөнхийдөө би тоглоом татах нэг Google Play Store дээр өөрийнхөө татдаг нэг 2 аппликейшнийг ерөнхийдөө танилцуулах гэсэн. За нөгөөд нь гэх юм бол ямар аппликейшн вэ гэхээр за энэ 4390 гэдэг ерөнхийдөө нэг юу татдаг. Бүх ерөөдөө ихэнх тоглоом татдаг тийм аппликейшн гэдэг. Ерөөдөө өөр төрлийн аппликейшн ерөөсөө байдгүй. Зөвхөн гейминг зориулттай ийм аппликейшн байна. За энээр дараа бүгдээ татчих авцгаая. За энэ болохоор хятадын аппликейшн байгаа. Тэгээ ерөөдөө нэг аппликейшн үү. Тэр нь болохоор Mozhi Wang гэдэг тийм аппликейшн байдаг. Тэгтээ тэр нь нэг тийм сайн биш. Ерөөдөө хуучин уулын сайн байдаг байсан. Ерөөдөө маш хурдан хугацаанд татдаг. Одоо татах гад ингээд тоглоомоо уншуул зэрэг алдаанууд дээр бол таны тоглоомч орсон ирнэ одоо таны утсан дээр суухгүй байх зөвхөн одоо icon буюу нэг энэ утасны чинь зураг нь л орж ирэх жишээтэй. Тийм алдаанууд гарч ирдэг. За ингээд 43 дугаараа инсталл хийгээд за яаж татах талаар нь бас зөвлөгөө өгчээ. Ингээд офн.
За тэгээд 4399 гэдэг аппликейшнийг бол би доор татах линк болон бусад зааварчилгаануудыг хийгээд өчнө. Та бүхэн бас бичлэгийг үзээр сайн ойлгоорой. За ингээл ерөөдөө болж байгаа юм да. За тэгээд анх орж ирэхэд чи ингээл дандаа хятад тоглоомнууд гараад ирдэг. Хин ингэж орж ирэхэд баахан хятад тоглоомнууд энэ төр чи ерөөсөө олигтой юм байхгүй юм шиг бол зарим хүмүүс нь боддог байлгүй. Тэгвэл та энэ хувилбарыг нь дараад хэдийг нь бол өөрчлөх боломж байхгүй юм л би турш үзсэн. За энэс нэг ангиллууд харагдаж байгаа юм л. Тэгээд би ингээд дараалал нэвчтэй. Инхээр ингээд төрөл бүрийн тоглоомууд нь гараад ирнэ. Зарим мэдгүй хүмүүс иж магадгүй энэ аппликейшнийг ашиглаж үзээгүй хүмүүс магадгүй юм. Тэр хүмүүст хийхэд бол ерөөдөө ихэнх тоглоомд ерөөдөө байдаг. Ихэнх ерөн маш гоё тоглоомд ерөөдөө байдгүй энэ чинь. Яг л Google Play Store-тай адилхан. Тэрнээс чи илүү тоглоомд бол үн төлбөрөөр татах боломжтой. Maintenance GTA гэдэхэд бол Sanders тэгээд City тэгээд энэ чинь төрөл бүрийн гоё тоглоомд ерөөсөө гарч ирж байгаа. Хантер ингээд үзээрэй. За Minecraft-ийн бас хувилбарууд нь маш хурдан хугацаанд ордог юм шиг. За энэ хамгийн сүүлд орсон хувилбар гэж байна. Нэг цэгийг та нарын честнээс татах авах боломжтой татчих бай. За тэгээд ойрт би болохоор өөр channel нээсэн. Тэгээд энэ хүү channel дээр бол би ингээд бичлэг явуулчихна. Утсан дээр ч болно, юун дээр PC дээр ч болно. Тэгээд энэ дээр яг зөвөр утасны Minecraft-ыг оруулж болно. PC дээр гэх юм бол PC-ийн Minecraft оруулж болно. Өөр та нарын тоглох дуртай тоглоомд ч бас оруулж болно. Манай бичлэг маань жоохон хурдан бичлэг болж байгаа. Эхний бичлэг ч гэсэн. Тэгээд та бүхэн намайг дэмжээрэй. Lord Please байна. За тэгээд шин бичлэгүүдтэй уулзахад таатай уулзна гэдэг итгэлтэй байна. Тэгээд энэ тоглоомондоо та бүхэн бас тоглож үзээгүй тоглоом байвал тоглоод өгч болно. Би нөө амарч байгаа болохоор хэд хоног амарч байгаа болохоор дуур ингээд тоглоомд татаад тэгээд өдөртөө ингээд тоглоод яваад байгаа. Тэгээд ихэнх тоглоомууд ерөөдөө дуусч байгаа. Татаад нилээ явцсан байгаа тоглоомууд нь бол зарим нь жоохон мультиплеер маягийн тоглоомууд байгаа бас. За story mode-ыг бол сүүлийн эпизод дээр явж байгаа. За өөр чин дуусч байгаа тоглоом чинь юу лээ? За Modern Combat 5-ыг төгсгөлийн хэсгээр нэмж бараг мультиплеер руу орж байгаа. Ердөө би юугаа дуусчаад мультиплеер руу ортыг. Үеийн дуусчаал. Тийм за тэгэл ийм байна. Тэгээд та бүхэн бас тоглоод тогтч үзээрэй. Маш гоё шүү. Та бүхэн бас надад нэгрээ. Тэгээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай. Хүндэтгсэн Lord Please.